За баярлалаа. Яг сая баасан жаргалах шүний асуулт ер нь бол энэ хуулийн одоо үзэл баримтлал болчлоо л доо. Энэ бол яг ерөнхийдөө Монгол Ардын намын үзэл баримтлал социал демократ татварыг ерөөсөө ганцхан талаас нь хардаг. Төсвийг одоо санхүүжүүлэгч эсвэл төсвийн зарлагыг бүрдүүлэгч гэж хардаг татварыг. Нэгт хоёрт шудраг усыг тогтооно эсвэл нийгмийн тэгш бус байдлыг арилгах хэрэгсэл гэж бас хардаг. Энэ бол социал демократ үзэл баримтлал. Гэтэл илүү их цалин авч байгаа хүмүүс юу нь яагаад илүү их цалин авч байгааг бодож үзсэн үү? Маш их хөдөлмөрлөж байгаа. Хуруу хумсаа хуйглан байж шүн дөлөөр хүртэл ажиллаж байгаа. Эсвэл илүү их боловсрол эзэмшсэн байгаа. Магадгүй боловсрол эзэмшихдээ маш их мөнгө төлбөр төлсөн байгаа. Тэгээд дээрэс нь ачаал нь одоо бага цалин авч байгаа хүмүүсээс илүү их учраас илүү цалин авч байгаа шүү дээ. Тэднийг л ерөөсөө ингээ үзэхгүй. Тэр нөхдүүдээс цалингаас нь авч нөгөө бага орлоготой иргэдэд өгсөй л гэдэг нэг ийм л одоо үзэл баримталтай юм манай Монгол Ардын нам. Тэгээ над руу өдрийн баг маш олон мессеж ирж байгаа. Уурхай ажилтнуудаас. Уурхай ажилтнууд чинь 3-4 саяын цалинтай байна л да. Тэгээ одоо бид нар өстой зөв махаа идээд баг гэр бүлээсээ салан алдаж байж нэг 3-4 сая төгрөгийн цалин авж байгаа. Аага багтааж баян тарганда бид нар ерөөсөө энд ажиллаагүй. Зарим тохиолдолд бүр үр хөвгтөөсөө хэдэн сараар хол байна. Тэгээ энэ бол бидний махаа идэж олсон хөдөлмөрийн үр шим. Гэтэл одоо энэ ерөөсөө өндөр цалинтай авж байгаа иргэдгээл ерөөсөө ингээд биднийг тэр цалингийнхэн тоогоор хамруулад ад үзээд ах юм. Бид нар тэгж цалингаасаа илүү татвар төлж тэр бага орлоготой иргэдийг халамжилмааргүй байна. Бид нар өөрснөө ядарч ийн хэцүү байна. Ийм мессежүүд өдрийн хэд ирж байна. Тэгэхээр ингээд манай одоо Монгол Ардын нам маань нэг ийм бүх юмыг тэгштгэх, ер нь социализм үед бол тэгштгэж ядууруулдаг байсан юм л да. Бүгдээр ядуу байх хэрэгтэй гэдэг. Өмч зөвшөөрдөггүй, баян байхыг зөвшөөрдөггүй хуулиар. Баячуулыг үздэггүй ийм л үзэл баримтлал л да. Тэгээ улан чөлөө зах зээлийн нийгэм шилжээд одоо 36 жил болж байгаа юм чинь энэ хөрөнгө мөнгөтэй илүү их юм сурч мэдээд, илүү их хөдөлмөрлөөд, илүү цалин авч байгаа энэ хүмүүсийг бол нэг илүү үзээд байх шаардлагагүй байгаа юм л да. Уг нь бол тэр хүмүүсийн их олсон мөнгнөөс нь авч энэ бага орлоготой хүмүүст өгнө гэсэн энэ зарчим бол манай ардсан намын зарчим биш. Тийм ч учраас энэ төслийг ардсан намын ихэнх гишүүд одоо гар үсэг зурж дэмжсэн юм аа. Тэгвэл мэдээж бас тодорхой хэмжээнд энэ иргэдийн бодит байдал маш хүнд байгаа. 53% нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 53% нь 2 саяас доош төгрөгийн цалинтай байна шүү дээ. Сая 544 мянган иргэн. Тэр өнөөдөр